Сайн байна манайха. Өнөөдөр Чингис хаан 10 ярина. Тэгээд Чингис хаан 10 ихсгээс өмнө би та нарыг Чингис хааны сургаалыг ярьж өгье. Давшгүй даваас дайран гарюу. Гитсгүй даасаа гицээ гэж ухаан зарцуус цаана гарна. Тэгээд та нар юу гэсэн үг бос гэж бодож байгаа бол эрд зориг ухаан бахан бол бүх юмыг давж чадна гэсэн үг. За тэгээд одоо намзуугаа авцгаая. Тэмүүжин бүрд тэгээд Озихэн тэгээд Тэрс хаан хин гэхээр Тэрс хаан та угаасаа Тэрс хааныг мэддэг үстэй. Тэрс хаан Тэмүүжины Исүгэ Баатрын анд ахгүй. Одоо энэ Сэнгүү байна. Тэрс хааны хүү таргууд байна. Жамуух байна. Тэмүүжийн багын анд зодод Чингис хааны шилдэг жанжин хувьсаа зэзэм зэв баарч. За зүч за Чингис хааны ууган хүү 9 одоо Чингис хааны ирээдүйн хаттууд 9 бас их ухаантай. За энэ Сархашаар хадаан байна. Сархашаар хадаан за нөгөө Чингис хаан дөрөвдөр гардаг бидтэй. Сархашаар хадааныг мэдгүй та миний Чингис хаан дөрөвөө ороод үзээрэй. Тэгээд Чимбат чулуун Сархашаарын 2 хүн. За тэгээд тайчуудтай дайтаж таргуудаагаа зөвшөө авч байгаа. Манай Чингис хаан Тэмүүжин. Тэгтээ дайтаж явахдаа уузнаас Тэмүүжин зэвийн хавар оногдчихээ. Энэ хөдөгийн хавар. Тэгэхээр дайнаас хотоод зэзэм Чингис хааны амийг тухайг манай зэзэм ингээд юу яа тустаж тэгэхээр ингээд цэргүүд нь хүний өнөргүй тайчуудыг давамжчихсан баггүй. Тэгтээ ингээд Чингис хаан ам ингээд хазуу бай цангаад ингээд ярьжсэн баггүй. Энэ жинхэнэ түүхтэй манайхаа тэгтээ зэзэм хуцаа тэсэн тэгээд юу уус аваад ирдیں۔ Тэгтээ яаж юм хурдан ягаад ийм цэцгэн байгаа гэж бодсон. Тэгсэн чинь би баригдах юм бол би дайны талбайд орж уус авах гэж ирсэн юм айраг авах гэж ирсэн юм Гэтэ би баригдах юм бол би та нар тайчуудтай хамт нөлөөцөг хамт ингээд орох санаатай байна. Гэхдээ манай Чингис хаан манай ойр намаа мэдээ тэгээ намайг хөсөлчтэй. Миний хуцыг тайсан тэгээд хийсэн гэж яа. Тэгээд зэзэм баригдахгүй яваж Чингис хаан амиа алдаагүй. Чингис хаан тэр үед амиа алдах юм бол Монгол яг одоо бүр үзэгдэхгүй байж магадгүй шүү дээ. Тэгээд Тэмүүжин манай Чингис хаан уржигчдын байдлаас хэн намайг уудаас хаварсан гэж ярьсан баггүй. Нөгөө ингээд оржигцсан. Тэгээд харсан хүн зурчууд байсан баггүй. Зурчууд. Тэгээд түүнийг хүлдээд аваад тэгээд манай зурчуудаа ингэж хэлдэг байхгүй. Их алдартай цэгийн усыг цангатад цэгийн чуулгыг гаргавал чин зэрэг гаргаж таньдаа туслая. Хүн гэсэн газар чинь хурц чуулгыг хэмгэсэн. Хүн зүрхийг шансыг гээд
Тэр үг ингээд би өчөөхөн юм чинь би өчөөхөн би нэг амар том хүчтэй хүн биш ээ. Би таныг одоо шүтээ. Би танд одоо тусалъя гэж юу яаж босоод 9 үрсгэд нь орж яваа. Манай зэв. Тэгээд тэрийг зэзэмтэйгээ нөхөржсэн чинь хадаанаа орж явсан шарын манайхаа. Тэгээд гэр бүүз нь аюулд орсон байсаа. Тэгээд Тэмүүжин их том цэрэгтэйгээ гэр бүлийн тусалж юу яагаад. Тэгээд чулуун штэ. Ёсоор зэгдэн ордог байхгүй. Чулуун ёсоор зэгдэн ордог. Тэгээд одоо жихэд тух гаргаж шүү манайхаа. За. Татрын сүрс Дани Ост. Хатаа бод. За. Тэгээд нөгөө татрыг дайчтай Ост Астын ингээд аажсан баггүй юу? Тэгээд ингээд Астын дайраа юу ингээд Астын авцсан. Тэгээд Эрдэнэс гоёзыг авцсан. Тэгээд бүгдийг надад өгчээд тэгээд би та нарт багт багцаар хуваагаад өгье гэж хэлсэн баггүй юу? Тэгэхээр Астын дайраа юу бид нар Чингис хааны авгаах арай Ахмад юм чи бид нар энэ озыг өөр авна гэж ярьжсэн баггүй юу? Тэгсэн чи Чингис хаан тэрийг мэдээд тэгээд Зэв Сүбэдэг өгцөв хубзаг авдаг ахгүй манайхаа. Тэгээд Зэв хубзаг яваад Озыг аваад тэсний Астан дайраа уурдаг ахгүй. Тэгтээ тэр Монгол ямгаас гардаг байхгүй. Манай Астан дайраа. Тэгээд Чингис хаан цэргүүдтэй багцаар өгөө. Тэгээд би тань гоё мэрий энэ өний гардаг шүү. Нэг дайрч яа. Тэгээд хүүхдүүд юу яадаг штэ. Хүүхдүүд баригддаг штэ. Тэгэхээр нөгөө энэ юугаас тэр ингээд өндөр ахын бол ингээд цааздаг байсан байхгүй. Гэтэ яг нэгийг цаазах гэж яасан чинь нөгөө татрын их чирэгийнхэн ёсыг ирдэг байхгүй. Би та нарт нөгөө гол дүрийн юу ядсан байна. Яг цаазах гэж яасан чинь цаазах гэж яасан чинь их ухаантай ингээд гоо босоор ингээд юу яадаг байхгүй. Намаа хатан болгооч гэгээд ингээд тэр амиг тэр хүүхдийг амиг хитэрших юм бол би таны үнэн ч хатан болъё гэж ярьжсэн байхгүй. Тэгтээ ингээд ёсуу гэгээд хичин бас ирдэг байхгүй. Бас хичин бас амар гоо үзэгсэнтэй асан босоод хатан болдог байхгүй. Тэгээд Сэнгүм амар уурсаж нөгөө Тэрс хааны ууган хүү Сэнгүм амар уурсаж та яагаад Тэмүүжинийг нантаас илүү хайрлаад байгаа юм гэж бодцсон байхгүй юу? Тэгтээ ингээд Тэрс хаан Юсуга бас миний анд нөхөрийн хүн Юсуг окей юу зэ Тэмүүжиний аав бас надад их тусалдаг байсан штэ. Миний уус байгаа зүгийг юу яаж үзсэн штэ. Тэгэхээр ингээд
Сэнгүүн амар уурсан. Ингээд та яагаад намайг амар хайрлах байгаа юм бэ? Би өөрийгөө хаасчих. Би ийм амар муухай амьдрал дурггүй гэсэн бохоггүй. Тэгэхээр ингээд тэрс хан за хүснээрээ бос гэтээ би олчихгүй шүү гэж хэлдэг бохоггүй. Тэгтээ жамуухай астан дээрээ Сэнгүүн 500 юу яажсэн бохоггүй. Тэмүүжин зү доцгоос санат байсан. Тэгээд хамгийн сүүлд Чингис хаан хүү зүчтэйгэн нөгөө Чингис хаан баг хахад Чингис хаан 3 дээр ингээд баг хахад ингээд сүү тавьж штэ. Тэгээд тэрэн шиг олгоход сүү тавьсан байхгүй. Тэгээд манай Чингис хаан 10 маань дуусчин. Тэгээд та нар энэ видео дуртайсан бол лайк, subscribe, тэгээ бас хонхоо дараарай. Та нар одоо дараа нь юу асах вэ ингээд юу асах юм бол Чингис хаан одоо Сэнгүүн эдэр Чингис хаан хизээд ирэх юм бол гэгээд та нар бодож байгаа бол коммент бичээрэй. Тэгээ одоо түр баяртай.